За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 3 сарын 30-нд төлөө 31-нд нэг эмэгтэй Unitel руу нилээн дайралт хийсэн видео хийсэн байсан. Гэхдээ би Unitel-ийг өмөрхгээгүй. Unitel угаасаа хогийн компани гэдгийг би аль эртнээсээ мэдээд нэг 13-4 оноос хойш ер нь бол Unitel хэрэглэх бодож байгаа. Харин тэр эмэгтэй ингээд гинт дата дуусаад байна гэдэг асуудал яриад байгаа. iPhone 15, 16 одоо юу байдгийг хамгийн сүүлийн үеийн бүх утсыг барьдаг хүмүүс тэр дундаа юу Samsung-ийн, Huawei-гийн одоо тий хамгийн сүүлийн үеийн амар лаглаг хүчин чадалтай утаснууд барьдаг. Тэр хүмүүсийн дата хурдан дуустдаг нь харахгүй. Яагаад гэх юм бол тэр хүмүүсийн утасны багтаамж нь хүчин чадал нь өөрөө маш хурдтайгаар датаг зарцуулж идэг. Тэгээд дараагийнх нь асуудал нь юм бол утасныхаа нөгөө нэг юг за би одоо шууд утасныхаа юг тавьчих. Screen record-ыг тавьчих. За тэгээд энэ чинь ийм болж байгаа маа. Утсан дээр Apple App Store гэж юм байдаг. App Store iPhone дээр жишээлбэл App Store, Samsung дээр юу бас нэг Google Photos, Google Drive энэ гэл байгаа тий. За тэднийг асаалттай орхичдаг хүмүүс. Хамгийн түгээмэл алдаа нэх юм бол за би iCloud руу орлоо. Миний iCloud би 5 GB-аас илүү дата авдаггүй. Би iCloud дээр зөвхөн документ төрлийн дата авдаггүй ч гэж storage ерөөсө худалдаж авдаггүй гэсэн үг шүү. Storage худалдаж авсан 100 ГБ, терабайт сар тутам ингээд мөнгө төлж идэг хүмүүст анхааруулж хэлэхэд наадах чинь датаг чинь дуусгадаг. За тэгээд би storage дээрээ тохиргоо хийсэн юм нь болохоор ерөөсө фотос руугаа ороод sync this iPhone гэдэг энэ iPhone дээр зөвхөн юу аахгүй би энэ өөрийнхөө фотос хэсгийн хитшийг iCloud руугаа ерөөсө ингэж оруулахгүй гэсэн үг. Энэ нь өөрөө нөгөө нэг давуу тал нь гэх юм бол фотос дотроосоо ямар нэгэн байдлаар бүгдээрээ iCloud руу апдейт хийгддэг, апплод хийгдээд орчдөг. Тэгээд апплод хийгдснийгээ буцаад нөгөө нэг ямар нэгэн платформ руу, Facebook руу, Instagram руу дээр үеийнхаа зургийг авах гад тавих гад орохлоор тэр нүүрэн дээр байгаа одоо нэг нүүрэн дээр ингээд нэг 10, 20 орчим зураг гарч ирж штэ. За тэр 20 орчим зургийг бүгднийг ингээд дахиж шинээр даунлоод хийж авдаг. Эндээсээ болоод хүмүүс нөгөө нэг дата нь өргөдөөд идэг. Энэ чинээс ерөөсөө sync гэд энийг юу ачих хэрэгтэй. Энэ тохиргоог л хийчих хэрэгтэй. Turn off болгоод унтраач гэсэн. За ингээд миний storage дээр бол 22 МБ фото байгаа. Тэгээд энэ надад их амар байдаг гэсэн үг. Дараа нь нөгөө нэг би цаг хугацаагаа хэмнэх бас дээрээс нь надад нэг давуу тал болчдөг. Тэгээд дараагийн зөвлөгөө гэх юм бол одоо нэг фотос хэсэг дотор чинь маш их хэмжээний дата хоригдлогт дата тийм одоо таны зураг бичлэг дурсамжууд чинь байгаа шүү дээ. За тэр дурсамжуудаа уцаа алга болгочоо дараа нь юу авах биш. Дараа нь та нөгөөдгийгөө сэргээж авахгүй биш. Хүн болгон компьютертэй байгаа. Хүн болгон компьютер нь өөрөө storage сайтай байгаа. Мөнгөтэй нь юу яагаад авчих. Drive руу хийгээд ав. Drive руу хийхдээ тэрнийг юу яаж drive руу хийж аваарай. Нэг дор бүгднийг Wi-Fi-тай үедээ нэг дор бүгднийг хийгээд буцаагаад саяны тохиргоог хийгээд хаач болно. Энэ өөрөө нөгөө нэг амар байдаг гэсэн. Тэгэл нөгөөдхийгөө галерей дээрээс устгаж штэ. Тэгээ фотос дээрээс устгаж чинь. За ийм л нэг энгийн юм байгаад байгаа. Тэрний тэгээд нэг тэр эмхтэй нилээн бохимдож нервдсэн тэр хүнд хандаж ер нь бол бичлээ. Бусдууд нь ч гэсэн ерөнхийдөө бол жоохон хараад бас суралцаад аваарай. Та нарын дата чинь мөнгө шүү. Мөнгө чинь хинийх вэ? Гадаадын хин нэгний операторын компани эзнийх болох хэвээр дата химний гэдэг уриалга явуулж болж байна. Энийн жижигхэн датагаа уриалга явуулж болж байна. Би тэгээд утасныхаа баг нөгөө нэг юг дата, мобайл дата хэсгийг нь бол унтраадаггүй төрлийн тийм хүн. Тэгвэл би сарын нэг 20 орчим гига дата ер нь бол хэрэгжилж байна.
Тэгээд надад ямар ч тийм дарамт бол байдаггүй. Миний утасны төлбөр дээр дагалдаж ирдэг. Юу л гэсэн үг. Дата багцтайгаа би хангалттай хүрчдэг. Багахан хэмжээний 2 гигаг бол би хангалттай ашиглаждаг. Минийх дээр нэг дугаар дээр бол үндсэн багц нь 6 гига дата ирдэг. Нөгөөх нь дээр нь бол нэлээд их хэмжээний дата ирдэг жишээлбэл те. Тийм байгаа болохоор та нар датагаа хэмнэх зөв юм дээр хэмнэхгүй байгаад наа гэдэг юм хэлмээр байна. Хамгийн их дата өргөддөг юм бол энэ байдаг шүү. Тэгээд тэрнийг нөгөө Unitel дээр очиж шүүлгэн яг штт тийм юм хизээч байдаггүй. Тэгж шүүжигдэг газар нэр үнэхээр хэцүү дээ. Таны утсыг чинь бүр тэр чигт нь авж ижил шүүхгүй юм бол тэгэхээр датагаа юм нэрэ бүгдээрээ уриалга peace